За бүгдээрээ энэ хичээлээр сайт үүсгэх талаар үзье. Сайт үүсгэхийн тулд системд админаар нэвтэрч орно. Админ ихээр нэвтэрч ороод одоо энэ миний ажлын талбар зүсний ажлын сайтыг засварлах гэснийг сонгоно. Тэгээд энд болохоор одоо манай нийтийн сайт системд байгаа бүх сайтуудын жагсаалт гарч ирж байна. Эндээс одоо шинээр сайт үүсгэх талаар үзье. Сайт үүсгэхийн тулд шинэ гэсэн сонголтыг сонгоод товчийг дарж ороод одоо дараах 3 төрлөөс сонгоно. Course site, project site, portfolio site гэснээр сонгоно. Course site-ыг сонгоод одоо энэ сургуулийн нөхцөл буюу одоо манай салбар сургуулиуд маань харагдаж байна. Эднэрээс сонгоно гэсэн үг. Өөрийнхөө сургууль дээр сайт үүсгэх талаар сонгоно гэсэн үг. Одоо сонгоод үргэлжлүүлэх товчийг дарна. Тэгээд энэ ямар нэгэн хичээл байхгүй байгаа учраас сургалт хэсгээс сонгож өгнө. Шинээр хичээл үүсгэх гэсэн үг. Энд болохоор хичээлийнхаа нэрийг оруулж өгье. Тэгээд энд болохоор зөвшөөрөл олгогчийн нэр байна. Зөвшөөрөл олгогчийн админ гэж өгчээ. Тэгээ энэ зааварчилгаа нэмэх бол энэ талбарт бичиж өгнө. Тэгээ үргэлжлүүлэх товчийг дарж одоо энэ хэсгээс сайтынхаа хэлийг сонгож өгнө. Монгол хэлийг сонгоё. Тэгээд энд тайлбарыг оруулж өгнө. Мөн товч тайлбар оруулах болно. Мөн эндээс харагдц дэмийг сонгож өгөх боломжтой. Ямар хуу сайт хийх юм, ямар төрөлтэй байх юм тэрийг эндээс сонгож өгнө гэсэн үг. Дэм харагдах байдлыг. Тэгээд үргэлжлүүлэх товчийг дарна. Одоо энэ хэсэг маань болохоор манай хэрэгслүүд харагдаж байна. Хэрэгслүүд гэдэг маань одоо эднэр гэсэн үг. Эднэрийг одоо сонгож өгнө гэсэн үг. За ингээд өөрийнхөө сайтанд аль хэрэгтэй гэснийг сонгож өгнө. За энэний дараа дахин үргэлжлүүлэх товчийг дарна. Тэгэнгүүт одоо бидний системд нэмэх ёстой юмнууд маань одоо хичээл, вебийн агуулга, мэдээ холбох зааварчилгаа гэж байна. Эднэр маань болохоор яг нэмэх явцдаа тохироог нь хийж өгдөг байгаа. Хичээл гэх юм бол одоо энд хичээлийнхаа нэрийг оруулж өгнө гэсэн үг. Бүгдээр ингээд оруулж өгөөд вебийн агуулга гэдэг маань болохоор одоо ямар нэгэн вебийн өөрт хэрэгтэй веб гэдэг юм уу тэрийг энэ талбарт оруулж өгнө гэсэн үг байхгүй юу? Энэ талбарт байна гэсэн үг. Тийм болохоор аль нэгэн сайт юм уу тэрийг заавал тэр сайт руу орох албагүй веб агуулга гэсэн дээр дараад шууд харж боломжтой. Жишээлбэл одоо бүгдээрээ news CGM гэдэг сайтыг оруулж өгье. За нэрийг эндээ өгнө. Одоо энэ дээр болохоор сайтынхаа URL буюу холбогдох юуг нь оруулж өгдөг байгаа. Мөн дахин нэмэх бол дахиад нэгийг илүү нэмэх бол энэ төвчөн дээр дарахад дахин вебийн агуулга энд гарч ирж байна. Энд оруулж боломжтой. Эсвэл оруулсан юугаа энэ төвчөн дээр дарж устгах боломжтой байгаа. За мэдээ гэдэг маань болохоор RSS гэсэн дамжуултыг дамжуулдаг. Мэдээлэл ямар нэгэн сайтын мэдээллийг шууд аваад өргөх төрөд тавих биш. Холбох зааварчилгаагаар нь тавьж өгнө гэсэн үг. Тэгээд тэр сайтын мэдээлэл өөрчлөгдөж байх явцад манай мэдээ зэсний маань өгөгдөл дагаад өөрчлөгдөнө л гэсэн үг. Холбох зааварчилгаа мөн тех боломжтой. За тэг өргөжлүүлэх товчийг даръя. Тэгээд сургалт нэвтрэх хөлбөрийн тохиргоог энэ талбарт хийж өгнө. Сайтыг нийтэд нь харуулах уу ч юм уу. Миний гараар нэмсэн хүмүүс хязгаартай ч гэдэм үү. Тийм байдлаар харуулах боломжийг эндээ сонгож өгдөг байгаа. Тэгээ үргэлжлүүлэх товч дарна. Тэгээд энд болохоор манай нийт хэрэгслүүд маань харагдаж байна. Тэгээ мөн залгагчийн нэр буюу үүсгэгчийн нэр харагдаж байна. Хэл нь харагдаж байна. Тэгээ сайтын хүсэлт гаргах гэсэн товчийг дарна.
За ингээ манай сайт маань үүсэж байна. Бидний оруулсан сайт энэ талбарт орж ирсэн байгаа. За бүгдээрээ одоо сайт руу орохын тулд одоо эндээс дараад энэ талбарт үүсгэж өгсөн байгаа. Одоо энэ харагдаж байна. Бидний үүсгэсэн сайт. За бидний үүсгэсэн сайт маань энд харагдаж байна. Энэ болохоор бидний дөрөвний оруулж өгсөн цэс маань байгаа. Дөрөвний одоо вебийн агуулга гэсэн цэсний нэрийг бид нэр web news гэж өөрчлөөд энэ дээрээ news CMN гэснийг оруулж өгсөн байгаа. Хамгийн гол зорилго нь өөрийн хэрэгтэй сайтаа харах боломжтой учраас одоо news CMN руу заавал шинээр орох албагүй энэ товчийг дараад орох боломжтой гэсэн үг. За тэгэхэд манай сайт маань энд ингэж харагдаж байна. Вебийн агуулга цэсний гол онцлог маань энэ байна. Анхаарах зүйл маань гэвэл сайтын нэрийг давхардуулах боломжгүй. Давхардуулж өгөх боломжгүй байгаа. Харин хичээлийн нэрийг бол давхардуулж өгч болно. За одоо бүгдээрээ сайтад хэрэглэгч нэмэх талаар үзье. Хэрэглэгч нэмэхийн тулд миний ажлын талбар зэсрүү ороод одоо энэ хэрэглэгчид гэсэн сонголтыг сонгоно. Одоо энд болохоор манай нийт байгаа хэрэглэгчд маань харагдаж байна. Шинэ хэрэглэгч нэмэх гэсэн сонголтыг сонгоё. За хэрэглэгчийн нэрийг сонголоо. За ингээд хадгалах товч дарнаа. Ингэснээр манай хэрэглэгч маань энэ талбарт харагдаж байна. Одоо бүгдээрээ системээсээ гараад саяны бүртгэсэн хэрэглэгчээрээ нэвтрээ. Тэгэхэд нэвтэрч ороход манай талбарт маань зөвхөн энэ хүний ажлын талбарт миний ажлын талбар гэсэн л цэс байгааг харагдаж байна. Сайтын хэсэг байна. Харин одоо бүгдээрээ системээсээ гараад эргээд админ ирэхээр нэвтэрч орно. Тэгээ сайт руу орож өөрийн түрүүн үүсгэсэн сайт сонгож ороод сайтын мэдээлэл гэсэн цэсийг сонгоно. Сайтын мэдээлэл цэсэнд маань одоо сайтынхаа бүхэл тохиргоог хийж өгөх боломжтой энэ цэс рүү орсноор одоо энэ хэсэгт маань болохоор манай зөвхөн системийн хэрэглэгчдийн нэр харагдаж одоогоор зөвхөн ганцхан админ байна гэсэн үг манай системд. Одоо бүгдээрээ түрүүний бүртгэсэн хэрэглэгчээ энэ талбартаа нэмэхийн тулд оролцогчдыг нэмэх гэсэн сонголтыг сонгож энэ харагдаж байгаа талбарт мэйл хаяг эсвэл нэрийг нь оруулж өгөх боломжтой байгаа. Харин энэ талбарт болохоор одоогоор системд бүртгүүлгүй байгаа хэрэглэгчдийн нэрийг өгөх боломжтой. Тэр хэрэглэгч тэр нэрээрээ бүртгүүлэнгүүт шууд автоматар энэ сайт орно гэсэн үг. Тэгээд үргэлжлүүлэх товчийг дарна. Одоо эндээс болохоор оролцогчдын үүргийг сонгоно гэсэн үг. Багш юм уу, оюут юм уу, багшийн туслах байх юм уу гэдгийг сонгож өгнө гэсэн үг. Ингээд эндээс үүргээ сонгоод үргэлжлүүлэх товч дарна. Тэгээд энэ болохоор нөгөө сайт бүртгэгдсэн хэрэглэгчийг мэйл хаяг руу бүртгэгдлээ гэж явуулах уугүй юу гэдгийг эндээс сонгож өгөх байгаа. Тэгээ үргэлжлүүлэх товч дарлаа. Тэгээд дуусгах товчийг дарнаа. Ингэснээр манай талбарт маань саяны бүртгэгдсэн хэрэглэгч маань орж ирсэн үнэсэг энэ үүрэг нь байна, статус нь байна. За одоо бүгдээрээ хэрэгслүүдийг засах гэсэн сонголтыг үзье. Энэ цэсний маань гол онцлог гэхээр энэ харагдаж байгаа цэснүүдийг нэмж хасч болох боломжтой байгаа. Одоо бүгдээрээ даалгавар гэдэг цэсийг хасъя. Одоо энд харагдаж байна. Хасахын тулд урд дахь сонголтыг үгүй болголоо. Тэгээд үргэлжлүүлэх товч дарнаа. Энэ болохоор хасах зүйлс маань энд гарч ирсэн байна. Дараах зүйлс нь үлднэ гэсэн үг. Мөн нэмэгдсэн байна гэсэн үг. Тэгээд дуусгах товчийг дарлаа. Тэгэхэд одоо энэ талбараас маань даалгавар гэсэн зүйлс байхгүй болсон байна. За дараагийн маань юу болохоор хуудсын дараалал гэж байна. Энэ цэсний маань онцлог юу вэ гэхээр одоо энэ товч тэмдэглэл гэдэг цэсийг хамгийн дээр байрлуулъя. Өөрийнхөө хэрэгтэй юм хамгийн дээш нь байрлуулъя гэх юм бол энийг бас ашиглах боломжтой. Мөн
одоо товч тэмдэглэгчний нэрийг солих боломжтой байгаа. Ингээд нэрийг нь өөрчлөөд хуваар болголоо. Мөн устгах боломжтой байгаа эндээсээ. Тэгээд өргөжлүүлэх товчийг, хадгалах товчийг дарна. Ингэснээр манай товч тэмдэглэг гэдэг маань хамгийн дээр орсон мөн нэр нь солигдсон байна гэсэн үг. За мөн сайтын мэдээллийг засах гэж байна. Мэдээллийг засахад одоо энэ хэрэглэгчийн тохиргоо орж болно. Тайлбар үүсгэхдээ оруулж өгсөн юмыг солих байгаа. Мөн дэм энтрээс солих боломжтой гэсэн үг. Тэгээ өргөжлүүлэх товчтаар хадгална. Эсвэл ямар нэг үйл хийхгүй бол туслах товчтаар энэ талбараас гарнаа. За мөн сайтынхаа нэрийг солихын тулд миний ажлын талбар зэс рүү орлоо. Тэгээд сайтууд гэсэн сонголтыг сонгоно. За энэ зэс рүү ороод одоо энэ харагдаж байгаа сонголтын манай сайтын маань нэрийг солих сайтын маань нэр харагдаж байна. Ингэж дарж орно. Ордлын сонголтод орно. Тэгээд энийхээ нэрийг хувагаа. Ингэж өгөөд мөн тайлбарыг сольж өгөх боломжтой. Тэгээд энд тохиргоонуудаа гэж өгнө. Тэгээ мөн үзүүлэлтүүд хуудасууд нэмэх боломжтой, бүлгүүд оруулах боломжтой байгаа. Тэгээ хадгалах товч дарна. Ингэснээр манай сайтын маань нэр өөрчлөгдөж байна. Энэ талбарт маань сайтын маань нэр өөрчлөгдсөн сайтын маань нэр орж ирнэ. Тэгээд сайт руугаа орохын тулд одоо нэмэлт сайтууд гэсэн хэсэгт байна. Энэ сайтын маань нэр new сайт болж өөрчлөгдсөн. Орох товчийг дарлаа. Сайтын маань нүүр хуудсанд өөрчлөлт хийсэн юу маань харагдаж байна. Ингээд манай хичээл маань дуусч байна.